Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр болон Дархан аймгийн засаг даргын тамгын газар төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадрыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд хамтран ажиллахаар 2024 оны 11-р сард гэрээнд талууд гар хэсэг зурсан. Төслийн хэрэгжих хугацаа 2025 оны 6-р сарын 15-ны өдрөөр дуусаж байгаатай холбогдуулан хамтран хэрэгжүүлсэн гэрээний хэрэгжилт үр дүнгийн талаар хэлэлцэх, харилцан санал солилцох, зөвшөлдсөх, орон нутгад төрийн албан хаагчдын цахим ур чадрыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна. Дархан аймагт нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хөтөлбөрөнд хурднцыг мөн одоо смарт сургалтын танхимыг ингээд тогтоолж өгч байгаа. За энэхүү сургалтын танхимд маань төрийн албан хаагч болон иргэд одоо ингэж цахимжилтыг түгээх, мөн цахимжилтын хэрэглээг ингээд нэвтрүүлэх, мөн кибер аюулгүй байдал гэх сургалтуудыг одоогийн байдлаар ороход бэлтгэл ажлуудыг хангацсан орж байна. За мөн одоо хөтөлбөрөнд хурднцгээрээ аслагдсан орон нутгууд болон сумдуудад одоо хурц ажиллах юм, хурдан цэгийг хурц ажиллах юм боломжоор хангаж өгсөн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрт баярлалаа. За нэгдсэн үндэсний байгууллагын гас одоо манай сургагч багш нарыг бэлдсэн байгаа. За энэхүү сургагч багш нар маань төрийн албан хаагч болон иргэдэд одоо 787 одоо ийм цахим төгөөх юм сургалтуудыг орцсон явж байна. За энэний дараагаар мөн одоо хамтраад ингээд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийнхэнтэй хамтраад одоо сургалтыг дахиж сургагч багшийг бэлтгэхээр ингэж бэлтгэл ажлуудыг хангасан байна. Сургалтад нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадрыг нэмэгдүүлэх төслийн зохицуулагч Эрдэнэ Чимэг, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн шинжээч Уран Хааж, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадрыг нэмэгдүүлэх төслийн зөвлөх гэрэл сүрэн, төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын цагаараа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, сургагч багш Алтан Сувд нар ментор багшаар ажиллаж байна.